За бүгдээрээ сайн байцгаана уу? Өглөөдөр орой мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа SIG-ийн 33 бон SIG-ийн 53 дахь дасгалыг хамтдаа ажиллах болно. За 53 дахь дасгалыг манаас мэдэхгүй сурагч нар маань байж магадгүй. Бид нар энэхүү дасгал дээр судалгааны үр дүн графикийг бичвэр болгож хүүрнэх байдлаар тайлбарлаж бичдэг байгаа. Тэгэхээр энэ дасгалыг бол бүгдээрээ Крептүг Фунсокаги буюу график анализ хийх дасгал гэж ойлгох боломжтой. За тэгэхээр ихэнх сурагч нарт маань энэхүү дасгал маань ерөөхдөө бол жоохон хэцүү байгаад байдаг те. Би одоо сүүлийн 5 жил топик бэлдэж байгаа учраас маш сайн мэдчихээн. Ихэнх сурагч нарт маань нэлээд хэцүү байдаг. За тэгэхээр бичээд дадаад те. Бичээ сурчин бол хамгийн амархан дасгалуудын тоонд ороод ирдэг байгаа. Тэр бүгдээрээ өнөөдөр яг ямар хөө байдлаар бичгөө мөн графика яаж ойлгох вэ гэдэг талаар багш нь хэд хэдэн типүүдийг та бүхэндээ өгөх болно. Тэгэхээр хүндэл бүргүй хичээлээ дуусна үзээрэй. За бүгдээрээ графика эхнээс намтаа задлж үзцгээе. Бидний өнөөдөр ажиллах график маань 공군 자전거 이용자 буюу олон нийтийн дугуй хэрэгжилж байгаа хүмүүсийн тоо гэсэн утга орж ирж байгаа. За тэгэхээр 공군 гэдэг утга маань ерөөхдөө нийтийн болон олон нийтийн гэсэн утгаар дүүтэж орж ирдэг. Жишээлх юм бол 공군 장소 гэх юм бол олон нийтийн газар гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар 공군 도서관 олон нийтийн 도서관 ийм байдлаар орж ирэх боломжтой. За тэгэхээр энэ графикийг харах юм бол хэдүүлээ шууд өгнөж болно. Топик тагтай анги дээр бас бид нар үздэг. Бид нар 53-ын графикийг ерөөхдөө хоёр төрөлд хувааж авч үзэж байгаа. Эхний график нь болохоор сүний график буюу дарааллыг илэрхийлдэг. За жишээ нь сурагчдын хариултыг бүтнээр нь 100% байлаа гэж үзээд за хөөрхий идүүтэй холбоотой багш нь жишээ гаргаж өгье. Тэр хөөрхий идүүгийн 3-4 ангид суусан сурагчдын сэтгэл ханамж нь 70% сурагчид 100% сэтгэл ханамжтай байлаа. Үлдсэн 30% сурагчид 90% сэтгэл ханамжтай байлаа. Иймэрхүү байдлаар бүхэл 100%-ыг дараалалаар оруулж ирж байгаа график бид нэр сүний график буюу дарааллын график гэж илэрхийлээд байгаа. За ерөөд юм дугуй графикуд байдаг шүү дээ. One graph гэж нэрлэдэг тийм. За одоо энэ график гэсэн үг л дээ. Энэ аль багшаа сая нэг жишээгээр орж ирсэн зүйл маань, хэлсэн зүйл маань. За тэгвэл энэ графикийг харуул биднэрт өөрчлөлт буюу өсөлт илэрхийлэгдсэн байна. Тэгэхээр ийм төрлийн графикийг бид нэр пиано график буюу өсөлтийн график, өөрчлөлтийн график гэж илэрхийлэх боломжтой. За тэгэхээр буцаад бүгдээрээ график руу орох юм бол 2015 онд 60 만명 болж орж ирсэн байна те. 60 만명. 600 мянган хүн гэсэн утга байгаа. За 600 мянган хүн байсан дугуй унж байгаа хүмүүсийн хэрэглэгчдийн тоо маань 2020 он гэхэд 187 만명 буюу сая 870 мянган хүн болж өссөн байна гэсэн үг байна. Тэгэхээр өсөлтөг илэрхийлэхдээ бид нэр хөвчлэн чингаада, сквал ниронада гэдэг утгуудаар илэрхийлэх боломжтой байдаг. За энэ бол бидний хамгийн түрүүнд бичих ёстой график маань. Хоёр дахь графикийг харах юм бол 이용 시간대 буюу ашиглаж байгаа цагийг илэрхийлж байна. Яг ямар үед хүмүүс илүү их дугуй ашиглаад байна вэ? За энэ судалгааны үр дүнг хараад үзсэн чинь 출퇴근 시간 буюу ажилдаа ирж очих цагтаа дугуй ашигладаг хүмүүс 38%-аар гарч ирсэн байна. За бидэнд 38% нь гарч ирсэн болохоор энийг л тайлбарлаж бичих хангалттай. Тэр өөрөдөө 53 дахь дасгалын бас нэг гол онцлог гэх юм бол бүх дээр байгаа статистикуудыг доошоо буюу бид нар тайлбарлаж бичихтэй тэр чигт нь болгох хэрэгтэй байдаг. За 3-ыг харъя. 출퇴근 시 공군 자전거를 이용하는 이유 буюу ажилдаа ирж очих цагтаа дугуйг ашиглаж байгаа хүмүүсийн шалтгааныг харсан чинь хамгийн ихнийх нь 자전거 대여소 증가. За дугуй зээлэх газрууд нэмэгдснээс болоод хүмүүс маш их ашиглаж байгаа. Хоёр дахь харуул 저렴한 이용 요금 буюу маш хямд ашиглах төлбөртэй. Ийм утга байна. За эндээс манай хоёр үг мэдэж авлаа шүү. 대여하다 гэдэг маань бидний мэддгээр бол 빌리다 буюу зээлэх, 저렴하다 маань 사다 буюу хямдхан гэдэг утгыг илэрхийлж байгаа. За ерөнхийдөө энэ графикийг бид нэр тайлбарлаад бичих хангалттай. Тэгэхээр график бичиж ажиллахад ерөнхийдөө давтлага хийхэд нэлээд их цаг хугацаа шаардаад байдаг. Тэгэхээр багш сурагчдаа ямар арга барилыг илүү санал болгодог вэ гэхлээр графика зүгээр ярьж тайлбарлах. Ярьж тайлбарсныхаа дараагаар маш олон графикийг яриа тайлбарлаад үзэх юм бол ерөнхийдөө графикийн бүтцийг бид нэр илүү хурдан хугацаанд ойлгох боломжтой болоод байна. Тэгэхээр ярьж бэлдснийхаа дараагаар бичих дээрээ буулгаад үзэх юм бол ерөнхийдөө та хэд маань илүү амар гэсэн үг. Яагаад гэвэл ихэнх сурагч нар маань бичихдэр их асуудалтай байдаг шүү дээ бид нар чинь. Тэгэхээр хэдүүлээ ярьж яагаад араас нь бичих байдлаар ажиллаж үзвэл зүгээр ахна. За тэгвэл энэ графикийг ямар байдлаар илэрхийлж, ямар байдлаар тайлбарлаж, анализ хийж бичих боломжтой вэ гэдэг бүгд хамтдаа харцгаая.
За багш нь цогцлбор нь буюу за ерөнхийдөө утгачлаад уншаад дараа нь орчуулад үзье. За багш нь эхлээд нэродда хүртэл унши бүгдээрээ маш сайн нүд уншлаа гэдэг 아래. 최근 한국 사회에서 공군 자전거 이용자가 증가하고 있다. 2015년에 60만 명이었던 공군 자전거 이용자 수가 2020년에는 187만 명으로 크게 늘었다. 야이 матугаар бүгд эхнээс нь орчуулж үзье. За, 최근 гэдэг үг маань өөрөө 요즘 буюу сүүлийн үед гэдэгтэй адилхан утга байгаа. Тэгэхээр сүүлийн үед Солонгосын нийгэмд олон нийтийн дугуйг ашиглаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна. За, 증가하고 있다. Эндээс бүгд юу ажиглаж болж байна? Даар төгсөж байгаа. Сүмний даар бид нэр ерөөсөө дуусгаж болохгүй. Аюугаар бас дуусгаж болохгүй гэсэн үг. Тэр өөрөдөө да, нэнда, да гэдэг өрнүүд маань өөрөө бичгийн дүрмнүүд учраас ингэж дуусгах хэрэгтэй байна. За, цаашаа 2015 онд 60만 명이었던 буюу 600 мянга байсан нийтийн дугуй хэрэглэгчдийн тоо 2020 онд за багш нэг гаргая. Сая 870 мянган хүн болж хүн рүү гэж орчуулж болно те. Хүн рүү маш их өссөн байна. За, өсөлт маань богино хугацаанд их байгаа тохиолдол хэдүүлээд нэродда гэдэг үгэн дээр илүү хүч нэмээд 크게 늘었다. ингэж хэлэх боломжтой байна. За, цаашаа багш нь 조사 되었다 хүртэл уншия. бүгдээ нүдэн уншлаа гэдэг 아래. 5년 만에 이용자 수가 3배 이상 증가한 것이다. 공군 자전거의 이용 시간대를 살펴보면 출퇴근 시간 이용이 38%로 출퇴근할 때 공군 자전거를 이용하는 사람이 많은 것으로 조사되었다. 아이 멜라를 줄일지. 자, 하이들라니. 5년 만에 5년 дотор 이용자 수가 ашиглаж байгаа хүмүүсийн тоо нь 3배. Б гэдэг маань дахин гэсэн утга. 이상 гэдэг маань дээш гэдэг утга байгаа. Тэгэхээр 3 дахинаас илүү өссөн байна. Ойлгомжтой тий? илүү өссөн байна. 자, цаашлаад. нийтийн 자전거의 이용 시간대를 살펴보면 буюу нийтийн дугуйг ашиглаж байгаа хүмүүсийн цагийг нь харгалзаж үзэх юм бол 살펴보면 за графикт маш их орж ирдэг. харгалзаж үзэх юм бол ажилдаа ирж очтоо цагтаа ашиглаж байгаа нь 38%-аар энэ үед ажилд ирж очих үедээ нийтийн дугуйг хэрэглэж байгаа хүмүүс 많은 것으로 조사되었다 буюу их байна гэж судалгдлаа. 지금 ингэж орж ирэх боломжтой. 많은 것으로 조사되었다. 자, 독설렉스 багш нь уншиж өгье. бүгд хамаас харж байгаарай. 출퇴근 시 공군 자전거를 이용하는 이유는 자전거 대여수의 증가와 저렴한 이용 요금의 영향인 것으로 보인다. За, ийм утга орж ирж байна. Тэр бүгд харах юм бол ажилдаа ирж очих цагтаа нийтийн дугуйг ашиглаж байгаа шалтгаан нь за энд манайха голынхаа нэг үе алдагдсан байна. Тэгэхээр дугуйг зээлж байгаа газрын өсөлт болон хянд ашиглах төлбөрийн нөлөөлөл гэж харагдаж байна. За тэгэхээр энэ магадгүй шинэ байгааз өөр номнууд дээр ийм байдлаар төгсгсөн тохиолдол нэх байдаг. 영향인 것으로 보인다 буюу нөлөөлөл гэж харагдаж байна. Ийм байдлаар бүгдээрээ бичих боломжтой байна. Тэгэхээр давтаж үзэхдээ ярьж үзэх аюул чухал ахана. За мөн номнууд дээр өөр хүмүүсээ ямархуу байдлаар бичсэн байна вэ, тий? Тэрийг хэдүүлээ харгалзаж үзэж одоо уншиж судлах шаардлагатай байдаг. Яа тэгэхээр маш олон сурагчид маань энэ дасгалыг хийгээд хамтдаа ажиллаад эхлэнгүүд багшаа юу гэж эхлэхээ ерөөсөө мэддэггүй, яг хаанаас нь эхлэхээ мэддэггүй, ямархуу байдлаар бичихээ мэддэггүй гэдэг. Тэгэхээр хэрвээ танд бас тийм асуудал тулгарч явбал хамгийн гол нь олон хүмүүсийн бичсэнийг уншиж өөрийн гэсэн загварыг гаргаж авах болоос хамгийн чухал ахна. За мөн топик тактик номнууд дээр ямар дараалалаар бичих вэ гэдэг нь загвар байдлаар одоо темплейт байдлаар өгөгдсөн байдаг. Тэгэхээр хэдүүлээ тэрийг бас судлаад үзвэл илүү төггүй гэж ойлгох боломжтой. За хичээлийн маань агуулга дуусч байна. Тэгэхээр багш нь өнөөдрийнхөө графикийг эхнээс нь дахин нэг удаа уншиж өгье. Бүгдээрээ маш сайн нүдэн уншлагыг даваарай. За мөн өнөөдрийн хичээл дээр гарч ирсэн өгнүүдийг бүгдээр ингэ маш сайн тэмдэглэж аваад цээжлээрэй гэж хүсье. За эхнээс нь багш нь уншия. Бүгдээрээ нүдэн уншлагыг гэрээ.
최근 한국 사회에서 공건 자전거 이용자가 증가하고 있다. 2015년에 60만 명이었던 공건 자전거 이용자 수가 2020년에는 187만 명으로 크게 늘었다. 5년 만에 이용자 수가 3배 이상 증가한 것이다. 공건 자전거의 이용 시간대를 살펴보면 출퇴근 시간 이용이 38%로 출퇴근할 때 공건 자전거 이용하는 사람들이 많은 것으로 조사되었다. 출퇴근 시 공건 자전거를 이용하는 이유는 자전거 대여소의 증가와 저렴한 이용 요금의 영향인 것으로 보인다. За бүгдээ ийм байдлаар бичиж болох нь. Тэгэхээр энэ графикийг бас бичээд комент хэсэгт үлдээх боломжтой байгаа шүү. За ингээд өнөөдрийн хөрхийдөөгийн маань YouTube дээр оруулж байгаа 53-ын бичих 53 дор тусгал хичээлтэй таамдсан та хэдтэй маш их баярлалаа. Тэгэхээр өөр яг топик тусгалтай холбоотой анхан шат, дунд шат ямар нэгэн зүйлүүдийг мэдмээр байх юм бол видеоны маань доор комент үлдээж өгөх юм бол багш нь бүгдээрээ ингэ уншаад харгалзаж үзэж агаад видеонууд оруулах болохоор санал хүсэлт авах юм бол бичээрэй гэж хүсэж байна. 자, 그러면 오늘 영상 수업을 여기까지 시청해 주셔서 감사하고 우리 다음 연산 수업에서 다시 만나요.